За та бүхэндээ бичлэг үзэх үеийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдрөөс YouTube суугаараа та бүхэндээ контентууд цуурлаар хүргэхээр шийдсэн. Тэгээд хамгийн ихний та бүхэндээ хүргэх урам зориг өгсөн түүх буюу байна. Бүр үнэхээр шүтмээр гайхалтай төвчээртэй бүсгүйн тухай, гайхалтай хайрын түүхийн тухай мэдээллийг хүргэх гэж байна. За энэ бол Стефани Тернер гэдэг эмэгтэй одоо юм удамшлын арсны гажиг буюу энэ Harlequin syndrome гэдэг юм зузаан арьстай төрдөг юм эмэгтэй төрсэн бүсгүй дэлхийд анх удаа юм хүүхэд хайртай хүнтэйгээ суугаад хүүхэд төрүүлсэн түүхийг хүргэх гэж байна. Тэгээ гол нь та бүхэн хайр гэж ямар агуу юм бэ? Тэгээд энэ эмэгтэй төвчээр гэж бүр ямар мундаг юм бэ гэдгийг одоо энэ түүхээс илүү сайн ойлгож аваасаа гэж миний хувьд хүсэж байна. За тэгээд энэ Стефани Тернер гэдэг эмэгтэй анх төрөхөд эмчнэр ээжд нь за хүүхэд чинь бол 1-2 цаг л амьдрах байх байхаа. Ер нь зүгээр баг оршуулга хаана ихийг бодорой гэж хэлжсэн ч гэсэн ээж нь шантраагүй байгаа. За тэгээд яагаад тэгэхээр нөгөө нэг ийм арьсны одоо удамшлын эмгэгийн онцлог нь арьс нь маш зузаан байдаг. Одоо бидний арьс чинь нэг ийм сунамтгай юм байгаа даа. Ийм HI синдром гэж товчлоод хэлэхэд ийм синдромтой арьсны гажигтай хүмүүсийн арьс нь бүр ингэж ширшиг юм таталцсан зузаан юм сунах чадвар байдгүй. Гэт одоо хэд дахин баг хүний арьснаас тийм ээ ийм хатуу зузаан арьстай байдаг. За тэгээд төрсөн хүүхэд нь нэг амьсгалахад энэ уушигт хэлэх ёстой шүү. Тэгэхээр бүрэн арьс нь ингэж уушгийн хүртэл цээжийг барьцдаг. Тэгээд ингээд бүтэн амьсгалж чадахгүй хүчил төрөгчийн дутагдaltaд ороод өнгөрдөг. За эсвэл нөгөө нэг арьс нь ийм гүн хагаралтууд үүсдэг. Одоо бидний арьс язарна гэл нэг улаад шүү. Тэгхгүйгээр бүр ингээд одоо цуураад гэх юм уу? Тэгээд явчихдаг. Тэгээ тийш нь халдвар ороод өнгөрөх тохиолдол маш их байдаг. Өөрөө нөгөө шингэн дархлааны бас асуудалтай байд юм байна л да юм арьстай хүмүүс. Тэгээд ээж нь энэ Стефанийг одоо чадах чинээрээ хайрлсан, халамжилсан, насанд хүртэл нь. Тэгээд багада бүр энэ Стефани өөрөө ингээд маш хэцүү зүйлийг туулсан гэдгээ өөрөө ингэж юм сошиал тэтгэвтэй хүн байсан учраас ярьж байгаа байхгүй. Ингээд байж байгаа л арьс нь гүнзгий хагардаг. Тэгээд банк ингэж боолт хийдэг. Заримдаа өдрийн бүр хит боолт хийх үед хардаг. Бохир орж болохгүй. Тэгвэл цусан шууд халдвар орно. За тэгээд бүр ингэ заримдаа ингэ муу шиг бүтэн боолттой байх үед ч байсан гэж өөрөө дурдсан байгаа. За тэгээд энэ арьсны нэг онцлог нь ингээд бүр нүүр ам бүх зүйлийг ингээд таталтаад үргэлж юм барьцсан мэдрэмж одоо хүчээр юм чихээ хийцэн мэдрэмжийг одоо амьдралынхаа турш давна гэдэг бас амар агууз. Тэгээд арьс нь хагарахын хажуугаар энэ арьс нь баян ингэж бас юм хагараад ингэж шинээр юм одоо юм цагаан арьснууд ургаад гуйжаад ингэж явж идэг. Энэ нь бүр ингээд чихэн дотор нь хамар дотор нь хүртэл ургаж маш их зовоодог. Ээж нь ингээд хямсаагаар түүх гэх мэт ингээд хөдөлгөөн их хүртэл энэ одоо юм асуудалтай ийм хэцүү одоо юм удамшлын эмгэг байд юм байна. Тэгээд энэ Стефанигийн сүлд дурссан тэр одоо сошиал дээр байгаа мэдээллүүдээс харахад эцэг эхчүүд хүүхдүүдтэй одоо ийм өвчин байдаг гэдгийг те зөвхөн одоо миний энэ арьсны энэ Harlequin syndrome биш одоо тэрэгцэртэй хүмүүс, хараагүй хүмүүс, тусгай шаардлагатай хүмүүст хүүхдүүдтэй хэрхэн харьцахыг эцэг эхчүүд ингээ зааж өгөөсэй гэж би маш хүсдэгэ гэж бас хожим ингэж ярьж исэн ба. Тэгэд 10 жилдээ байхдаа ч гэсэн ингээ хүүхдүүдээс маш хөөр байсан. Үс ургадгүй ерөөсөө ингээд парик зүүдэг. За тэгээд ингээд дэмжигчдийн багт 10 жилдээ орол явангууд үсээ ингээл парика зүүн нүүр будалт хийх ямарч боломжгүй. Гэсэн хэдий ч гэсэн ингээл бүгдийн даван туулсан гэд. Тэгээд энэ эмэгтэй хамгийн хэцүү санагддаг байсан зүйл нь хүмүүс яг нөгөө нэг юм жижигхэн хотод байсан учраас ихэнх нь мэддэг. Гэхдээ мэдгүй хүмүүс үргэлж таардаг, гайхаж хардаг. Тэг бүр ингээд дэлгүүрт оронгууд хүмүүстэй ингэж нэг одолдогч ингэж юм баг дооглонгоо ингэж асуужсэн гэж. Чи ингээд юм баг юм албаар юм мейкап будалт хийц юм уу гэд. Тэгээ ээж нь энэ дээр маш их уурлаа. Дэлгүүрийн удирдлагатай нэрээ тэр асуусан эмэгтэйг ажлаас нь халуулж исэн. Тэр бол ингээд би бас өөрийгөө хамгаалж болох юм байна гэдэг ойлголтыг анх өгчээсэн гэж өөрөө дурссан байдаг аа. За тэгээд яг үндсэн хэсэгтээ оръё. Энэ эмэгтэй яагаад өнөөдөр миний одоо YouTube суваг дээр намайг ярихад хүрмээр бүр ингээд догтлуулсан ингээд бахархал одоо тэсвэр төвчээр тэр хайранд нь бахархал төрүүлсэн үйл явдал болсон байхээр энэ эмэгтэй сошиал дээр яг хүмүүс рүү ингээд чат мат бичдэггүй гэхдээ сошиал ашигладаг юм эмэгтэй байсан. Гэхдээ нэг эрэгтэйд ингэж дурлсан байгаа сошиалор хараад татагдаад тэгээ нөгөө эрэгтэйтэйгээ ингээд байнга сошиалор энэ хоёр харилцаад
харилцаа үүсгэж эхэлсэн байгаа байхгүй. За ингээд Стефани 18 настай байсан тэр үед. Тэгээд өөрийнх нь нөгөө нэг харилцаж байгаа хүүгүн Кертс гэдэг ингээ үеийнх нь хүүгүн байсан. Энэ хоёр сошиалор харилцаал мессеж хүчээл ингэж байж захта ерөөсөө энэ хугацаанд Кертс одоо нөгөө эрэхтэн тий арьсныхын талаар огт асууж байгаагүй дээр энэ Стефанид ингээд юм дандаа гайхшрал төрүүлдэг байсан юм байна л да. Тэгээд нэг удаа өөрөө ингээд чи миний арьсыг тий ингээд намайг бусдаас өөр байгаа чам ингээд сонь санагддгүй яагаад надаас асуудаг юм бэ гэсэн чинь энэ бол ерөөсөө миний нэг тийм нэгдүгээр тавих анхаарах асуудал биш ээ гэж хэлсэн ингээд маш их тогтолж ирсэн баг. Тэгээ энэс хойш энэ хоёр он удаа хугацаанд хамтдаа харилцсан тэгээд үерхсэн байдаг. За ингээд Кертс Курт 2011 оны 2 сард Стефанид гэрлэх санал тавьсан баг. Тэгээ бидний хайр дурлал бол яг юм харш хурах шиг хүчтэй. Би чамайг хараад ингээд миний амьдралын бүх зүйл гэдгийг мэдсэн гэж хэлээд тэгээ 9 сард гэрлэх саналын хүлээн зөвшөөрөөд 9 сард энэ хоёр хурмаа ихээр төлөвлөсөн ба. Гэхдээ 9 сард хурим болоогүй. Яагаад гэвэл гэрлэх санал тавьснаас 2 сарын дараа 4 сард нь одоо энэ Кертс Курт шууд Стефанид хоёулаа хамт ингэ томилтоор явж байхдаа чи тэр яг одоо гэрлэнэ. Одоо хурмаа одоо бүртгүүлье гэдэг. Ийм саналыг тавиад тэгээд нөгөө Стефани айгу шоконд ороод ихтгэлтэй байна уу мүү гээл тэгсэн чинь шууд үнэн гэдгээ хэлээд тэгээд шүүх рүү тэр хоёр очоод гэрэлтэй 2 сард батлуулж исэн ба. За ингээд Стефанигийн амьдрал одоо хайртай залуутаагаа хамтдаа ингэж үргэлжлээд ингээд явсан. Тэгэд мэдээж ингэж хосууд хормоо ийцэн гэрэлтсэн одоо хүүхд төлөвлөж байгаа хоёлоо хүүхдтэй болохыг хүссэн. Тэгээд ч яг энэ хүсэл нь биелээд Стефаниг жирэмсэн болсон гэдгийг хоёлаа мэдсэн байгаа. Тэгээ эмчид очиод үзүүлэхэд нөгөө хүүхдийг төрөх нөгөө мэдээлэлээр нь ингээд 9 сарын дараа тэдэнд төрнө гэд тоо гардаг шүү дээ. Тэр нь бас энэ хоёрыг анх нөгөө нэг хормоо хийнэ гэд тоолж ирсэн 9 сарын 21-ний өдөр хүүхдэн төрөх юм байна гэдэг мэдээ сонсоод энэ хоёр маш их баярлж ирсэн байгаа байхгүй. За ингээд Стефани болон Курт хоёр жирэмсний хяналтанд орох гээд эмнэлэгт очихоос асуудал эхэлсэн байдаг. Яа тэгэхээр эмч хамгийн ихний эмчил шууд одоо төрөхгүй байхыг тийм ээ өөрт нь ингэж шууд санал болгосон. За нэгдүгüүрт өөрийнх нь эрүүл мэндтэй холбоотой, амь настай холбоотой хүн жирэмсэн болно гэдэг ч одоо ингээ маш том гизтэй болно гэсэн үг үст. Энэ явдлыг нэгдүгüүрт даахгүй. Тэгээд улам арьснууд нь хагарна, бохир орно тийм ээ. Ингээд амь насанд нь аюултай гэдгийг хэлж ирсэн ба. За хоёрдугаарт хэрвээ жирэмсэн болоод за төрлөө гэхэд таны хүүхэд яг тань шиг арьстай байх магадлал 50% таа гэсэн байна. Яг нөгөө их нөхрөн зүгээр хүн учраас 50% магадлалтай гэдэг ингээд жирэмслэлтэй зогсоохыг санал болгосон. Гэхдээ Курт болон Стефани хоёр хизээч энэ талаар одоо зогсоох талаар бүр нэг хоромч гэсэн бодож байгаагүйгээр хүүхдээ төрүүлэхээр шийдсэн байна. Гэтэл эмчнэр за хүүхдээ төрүүлэхээр шийдсэн бол та хоёр ядаж хүүхдээ гаднаас нь шинжилгээнд оруулаа. Тэгэд яг өөрөө чи арьсыг дөөрөөдсөн байх юм бол одоо бас төрүүлэхгүй байх боломжтой гэдэг. Энийг мэдээд аваа гэдэг хүсэлтийг эмчнэр тавьсан боловч Стефани Курт хоёр бол бит хоёр бол яг нэг хүүхдийн хүүсийг харахгүй гэдэг шиг энэ арьсны шинжилгээнд оруулахгүй. Яагаад гэвэл энэ бол одоо бурхны бэлгээ гэдэг өнцгөөс хараад одоо яг тэр шинжилгээг бас өгөөг баг. За ингээд 9 сарын хугацаа өнгөрсөний дараа байгалийн жам ёсороо Стефани төрөх орон дээр гарсан. Хамгийн аимшигтай нь зүгээр энгийн хүмүүс ингээд төрөхөд яаж хоёр яс салж яаж өвдөлт болдог вүлээ. Стефаnig арьсыг одоо та нар харж байна тийм ээ. Ийм зузаан арьстай ингээд ийм өвдөлт илүү мэдэрдэг хүн төрөх өвдөлт нь 72 цаг үргэлжилсэн ба. Аимшигтай гоц. За энэ өвдөлт нь удаан үргэлжлээ зогсохгүй төрхийн хөндрөл гарч ирсэн. Одоо нөгөө савны амсар нээгдэнэ гэдэг шүү дээ. Одоо миний онцноор бол тэгээд савны амсар нь нээгдэхгүй ингээд байнгут шууд эмчнэр шууд нөгөө яаралтайгаар хийсвэр хийж төрүүлэхээр болсон. Тэгээд Стефанигийн арьсны онцлогноос болоод маш их цус алдсан, маш хүндрэлтэй төрөлт болсон. Тэгээд буцаагаад Стефани одоо сэргээд хүүхдтэйгээ уулзах хүртэл 4 цагийн хугацаа зарцуулагдсан. Тэгээд энэ 4 цагийн хооронд хүүхдээ ингээд харахын тулд бүр ингээд тэсэн ядан зөвхөн хүүхдийнхээ тухай өөрөө бодож исэн ба. Тэгээд Стефанигийн дараа ярьснаар хүүхдээ ингээд харахад бол үнэхэрийн төгс харагдчихсэн гэсэн. Тэгээд азар хүүхд нь ямар нэгэн арьсны нэг тэр HI эмгэг байхгүй. Одоо аавынхаа талын арьсыг дөрүүлсэн гэх юм уу. За ингээд ив ирүүл хүүхдтэй болсон. Гэхдээ гайхамшиг үгээр дуусаагүй. Стефани анх удаа хүүхдтэй болчоод хүүхдээ ингээд
өсгөөд асраад тэр одоо их хүний жаргалыг гэр бүлтэйгээ байх жаргалыг мэдрээд ингээд байж тал дахиад төлөвлөөгүй жирэмслэлт болсон байгаа. 8 сарын дараа. Тэгээ энэ дэр Стефани харин бүр анхныхаасаа илүү сандарсан гэж байгаа. Яагаад гэвэл яг арьсны ямар байх бол тэгээ төрхийн өвдөлт яах бол гэл ингээл маш олон зүйлүүд дээр илүү сандарсан гэж өөрөө ярьсан байдаг. Гэхдээ мэдээж дахиад хүүхдээ төрүүлэхэр шийдсэн энэ хоёр. За ингээд Стефани дахиад хагалгаанд ороод одоо нөө хийсвэрээр хүүхдээ төрүүлээд дахиад хоёр дахь хүүхдээ авахдаа ингээд бүр арьс нь маш гоё үзэсгэлэнтэй харагдсан гэд өөрөө ярьсан байгаа байхгүй. Яагаад гэвэл тэрний арьс улаан биш цайвар өнгөтэй байсан гэд. Тэр нөө над чиг хэцүү арьстай төрчихвээ гэж маш их айжсэн байгаа үз. Ингээд Стефани хоёр хүүхэдтэй болсон. Тэгээд амьдрал нь үргэлжилсэн. Тэгээд өөрөө бүр бидний аз шаргалтай дөрүүлгээд одоо ийм нийтлэлийг тавьчихсан. Тэгээд мэдээж аз шаргалтай зүйлс зөндөө байсан. За хэцүү зүйлсийн дурд бол тэр нөгөө нэг маш хатуу таталцсан арьс бүр ингээд гараа хүн бүтэн тэнээлгэж болдгоо. Тийм таталдаг одоо энэ дээрээ таталтаад ингээ хагас тэнээлгдэг байсан. Тэгээд том хүн өөрт нь тусалдаг байсан, нөхөр нь тусалдаг байсан гэж. Тэгэхээр Стефанигийн ярьсан зүйлсээс бас нөхрийнхөө тухай маш их сайхан зүйлийг ярьсан байсан. Нөхөр нь бол ингээд өөрийнх нь үнэхээр шилдэг хамтрагч, чинхэн бүр хизээж хуурахгүй хайранд байсанд талархаж исэн байгаа. Хамт гадуур явж ангууд одоо хүмүүс маш их харна те. Сошиал дээр одоо зарим нэгэн мэдрэл оорохгүй дэлхийн хаач байгаа штэ. Тим хүмүүс орж ирэл доромжилж битсэн. Одоо ингээд хэцүү зүйл ер нь тулгарх болгонд нөхөр нь яг ингээд тийм тасгалжуулагч сэтгэл санааг нь тасгалжуулдаг, хайрладаг. За тэгээд дан сэтгэл зүгээр тогтохгүй энэ Стефанигийн арьс нь айгүй хэцүү учраас ингээд унтаад сэрхэд хүртэл юм хатаад бүр илүү бариу болцсон байт юм байна л да. Тэгээд өглөө болгоо ингэж усанд орж арьсаа ингэж суллах ингэж дэвтэх ёстой байдаг. Тэгээд тос түрхэн массаж хийн. Ингээд нөхөр нь энэ бүх зүйлийг ууггүйгээр их нэртэй хийж өгч исэн байгаамаа. Тэгээд энэ Стефанигийн нөхөр нь бас айгүй романтик залуу байгаа байхгүй юу? Тэгээд Стефани өөрөө юм зэрлэг цэцгэнд дуртай байна л та. Тэгээд ажлаа тараад ирэх болгондоо өдөр болгон Стефанигийн дуртай цэцгийг ингэж замын хажуугаас очиж түүж ингэж барьж орж ирдэг байсан гэд. Айгу гоё мэдрэмж байгаа зүрхт мөөрдөхтэй айгу гоё мэдрэмж байгаа. Ингэж ярьсан байдаг. Намайг ээж болоход бас хамгийн их туссан хүмүүсийн нэг бол манай ээжээ намайг төрүүлсэн, намайг өсгсөн. Тэгээд намайг бас яг төрхийн өмнө тийм ээ битгий сандар гэд. Ингээд ээж минь бүхэл талаар бас халамжилж байсан гэж өөрөө дурдсан байдаг. За ингээд Стефани өөрийн туулж үтсэн амьдралыг сошиалд нээлттэй олон хүмүүст ингэж хуваалцдаг юм одоо нээлттэй үзэлтэй юм хүмүүс байсан. Энэ нь ч гэсэн маш олон хүмүүст одоо энэ өвчний талаар, энэ эмгэгийн талаар ойлголтыг өгч те нийгэмд бас юм зөв дуу хоолой болдог байсан. Тэгээд Стефани байнгын мэдээллүүд одоо сошиалтаа оруулдаг байсан ч гэсэн нэг хэсэг ингээд бас алга болцсон юм байна л да. Тэгээд хамгийн харамсалтай нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр түүний нөхөр нь одоо пост оруулсан байдаг. Бидний хайртай Стефани нас орсныг та бүхэндээ дуулгаж байна. Тэгээ одоо бидний ингээд бурхнаас бэлэг болгож өгсөн хоёр хүүхдээ би ингээд хамгийн сайн сайхан чадлаараа өсгөж хүмүүжүүлнэ. Чамдаа хайртай шүү. Тэгээ Стефани миний сэтгэл өвдөж гинөө. Бидний цаг хугацаа хэдий богинохон байсан ч гэсэн би чам хизээж мартахгүй үргэлж хайрлж ингээд чамтай сэтгэл зүрхэнтэй хамт амьдрнаа гэдэг. Ийм өргөдмөр постыг нөхөр нь оруулснаар одоо яг энэ түүхий эзэн болох Стефани гээд гайхалтай, сэтгэлийн хаттай, эрч хүчтэй. Тэгэд одоо ийм хоёр хүүхдийн ээж энэ эмэгтэй амьдрал төгссөн байдаг. Том хүүхэд нь 3 настай, бага хүүхэд нь 2 настай. Ингээд энэ хороогоос явсан байна. Тэгэд ягаад тэгэхээр ийм хүмүүс урт наслтгүй арьс нь хагараад тэгээд нөгөө тархлааны дутамжлалаас болоод жоохон халтуурууд ороод тэгээд тэр нь хүндрээд өнгөрөх явдал маш өндөр байдаг. За юунаас болж өнгөрснийг бичээгүй ч гэсэн би бол энэ гэж таамаглаж байна. За тэгээд энүүгээрээ юу хэлэх гэсэн гэхээр хүний амьдрал богинохон бүгдээрээ анх удаага л амьдарч үзэж байгаа. Бидний алдаа оноо бүгд одоо анх удаа л байдаг. Гэхдээ энэ богинохон амьдралыг бид нар хизээч мартахгүй үр хүүхэдтэй цаашдаа дурсагтахаар ийм гоё хайрыг үнэнчээр бүтээх бас боломж байдэн шүү гэдгийг энэ бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ зориулан хүрхмээр байна, хэлмээр байна. Тэгэд энэ хоруу дэлхий дээр гайхамшигтай түүхүүд маш олон байгаа. Та бүхэндээ дараагийн бичлэгүүдэд тогтмол хийгээд хүргэнэ. Тэгээд хаягийг маань дагахаа битгий мартаарай. Өнөөдрийн бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа.